За ойр далуурч яриаг юм байна. Тэгэхээр өнөөдөр Эдгэний талаар ярилцсанаа. Яагаад вэ гэж юу? Яагаад гэвэл Эдгэн яг цуврал алуурчин гэж бол тооцогддгүй ч гэсэн сэтгэл зүйн хувьд маш хүн түнд асуудлуудтай мөн зохицуулттай нэлээд холбоотой юм. За тэгэхээр Netflix-ийн Monsters цуврал саяхан Эдгэний цувралыг гаргасан бөгөөд энэ бичлэгийг үзэх гэж байгаа л эхлээд бас цувралаа үзчихвэл зүгээр байх шүү гэж зөвлөе. За тэгэхээр бичлэгний төгсгөлд бодит байдал болон Netflix цуврал хоёрын би өөрөө олж харсан ялгаануудыг ярилцъя. Netflix-с одоо энэ цуврал алуурчдарын Monsters гэдэг цуврал гаргаж байгаа юм билээ. Тэдрийг бас сонирхоод үзээрэй. Эдгэн нэг аимшигын өвгөн гэж нэрлэдэг ба тэрээр олон нийтийн ийм төрлийн гэмт хэрэгтнүүдэд хандсан сонирхлыг ихлүүлсэн гэж үздэг. Цувралд түүний амьдралын гол мөчлөгүүдийг харуулсан ч мэдээж хэрэг кино уран сайхны өнцгөөс зарим зүйлсийг нь өөрчилсөн байдаг. Эдвард Гейн 1906 оны 8 сарын 27-нд Америкийн нэгдсэн улсын Висконсин мужийн Лакросс хотод төрсөн. Түүний ээж Агюста маш шашинчлаг эмэгтэй байсан бөгөөд үргэлж Эд болон түүний ах Хенри хоёрт нүглийн талаар номлодог байв. Тэрээр эмэгтэйчүүд бүгд чөтгөрийн хэрэгсэл бөгөөд эрчүүдийг нүгэл үйлдвэрлэхийн тулд ашигладаг гэж заасан байдаг. Тэдэнд итгэж болох цорын ганц эмэгтэй бол тэр өөрөө гэж итгүүлдэг байсан учраас Эд ээжтэй бүр донтож эхэлсэн. Харин түүний аав Жорж Филипп Гейн нийгэмдээ нэр хүндтэй нэгэн байсан. Тэрээр мужаан, гал соногчоор ажилладаг, мөн хүнсний дэлгүүр эзэмшдэг байв. Гэхдээ дараа нь дэлгүүрээ зарж гэр бүлээ 60 гаруй талбай бүхий хөдөөний ферм рүү авъятсан байна. Хаалттай хаалганы цаан тэрээр архичин болж Эд болон Хенри хоёрыг байнга зодддог байв. Фермд амьдрах нь хүүхдүүдийг бусдаас тусгаарлаж, ингэснээр Агюста тэднийг бүрэн хяналтандаа авч байв. Тэд сургуульд явдаг нь гэрээсээ гарах цор ганц шалтгаан байсан. Агюста Эдийг найз зөхтэй болохыг хориглож тэрээр нийгмээс тусгаарлагдсан нэгэн болсон. Эцэг эхээс өөр хүн бараг мэдэхгүй өссөн тул Хенри Эд хоёрын хооронд маш хүчтэй холбоо үүссэн байв. Сургуулаа төгссөний дараа тэд гэр бүлийн орлогоо нэмэхийн тулд ажил хийж эхэлсэн. Эд багасаа зожиг, оюуны хомсдолтой нэгэн байсан бөгөөд хүүхэд асрагчийн ажил хийдэг байсан байна. Сонин байгааз ийм хүнээр хүүхдэд асруулаад харуулад байлгаж идэг. Гэвч тухайн үед Эд хүүхдүүдтэй маш сайн харилцдаг байсан бөгөөд насанд хүрэгчдээс илүү тэдэнтэй ойлголцдог байсан байна. Удалгүй түүний аав Жорж 66 наснда зүрхний шигдээсээр нас барсан гэр бүлийн харилцааг оронгоор нь өөрчилсөн байна. Үүнээс хойш Эд Хенри хоёр эцгээсээ илүү хүчтэй байр суурьтай болсон. Хенри нэгэн эмэгтэйтэй үерхэж эхэлсэн бөгөөд түүнтэйгээ хамт амьдрахаар төлөвлөж харин тэр эмэгтэй нь хоёр хүүхэдтэй нөхрөөсөө салсан нэгэн байсан. Тухайн үед салт ёс суртахуунгүй зүйл гэж үздэг байсан тул ээж нь галзуурх шахаж байсан юм. Энэ Хенри гэр бүлээс нь илүү холдуулсан ч тэр дүүдээ санаа зовн Эдийг байнга эргэж ирдэг байлаа. Харин Эд ихтэй донтсон байсан бөгөөд түүнийг орхихоос татгалзжээ. Хенри байнга түүнийг их чинь муухан түүнээс хурдан холд гэж анхааруулдаг байсан ч Эд үнэнд нь дургуутсаж тэд хоорондоо байнга хэрэлддэг болов. Эцэст нь 1944 онд ферм дээр гал гарч хашааны ихэнх хэсэг шатаж галын албаныхаа ирж галыг унтраасан ч нэг зүйл буруу мэт санагдсан. Эд ахыгаа алга болсон гэж мэдэгдэж хайгуулын багийг гаргажээ. Харамсалтай тэд Хенригийн цогцыг олсон бөгөөд түүнийг утаанд хордож нас барсан гэж дүгнсэн байна. Үхлийн шалтгааныг зүрхний шигдээс гэж үзэж цагдаа нар ямар нэгэн гэмт хэргийн шинж тэмдэг олсонгүй. Хэдийгээр түүний толгой дээр хөх найц болсон орон байсныг анзаарсан ч үүнийг осол гэж үзсэн. Зарим нь Хенри унаж ухаан алдсан бөгөөд угаартаж нас барсан гэж үздэг бол зарим нь түүнийг аль хэдийн өвчгсөн байсан гэжээ. Мэдээж хожим хүмүүс Хенриг түүний дүү Эд хөнөөсөн гэж үздэг болсон. Гэвч тухайн үед мөрдөн байцаалт хийгдээгүй. Задлан шинжилгээ шийгдээгүй учраас үүнийг баттайгаар хэлэх боломжгүй байв. Ферм дээр одоо зөвхөн Эд л ээжтэйгээ үлдэж тэрээр эцэст нь эхийнхаа бүтээсэн мангас нь болж хувирсан юм. Удалгүй Агюста харуулт өгж саажилттай болсон бөгөөд Эд түүнийг байнга асардаг болсон. Тэд нэг удаа сүрэл худалдаж авах гэж хөршөндөө очисон бөгөөд очиод харуул хөршин нохоогоо зодож алах гэж байв. Гэр дотроос харин нэгэн эмэгтэй гарч ирээд бойлгож хашгирсан ч хөршин нохоогоо зодсоор байв. Агюста цочирдож Эдтэй хамт шууд гэрлүүгээ буцсан. Гэвч Эдийн хамгийн их гайхсан зүйл нь бол ээж нь нохоог зодож алдж байсан биш, харин хашгирч байсан эмэгтэйд уурлаж байсан байна. Учир нь тэр эмэгтэй хөршийнх нь эхнэр биш. Агюста үүнийг завхаа авгаа гэж нэрлээд маш ихээр уурлаж хараасан байна. Удалгүй Агюста нас барсан бөгөөд энэ яриа нь Эдийн тархинд маш гүн суусан юм. Түүний өхөл Эдийг бүтэн сөөрүүлж аав, ах, ээж гуруулангаа алдснаар одоо би бүрэн бүтэн ганцаараа боллоо гэж хэлсэн байдаг. Эд Гейн
ном сэтгүүлд маш дуртай болсон бөгөөд каннибализм, нацистууд, мөн Ильза Кох зэрэг сэдвүүдийг хамарсан номнуудыг маш их уншдаг болсон. Хэрвээ та мэдэхгүй бол Ильза Кох нь The Reader киноны Кейт Уинслетийн дүрийн урам зориг болсон бодитгүй юм. Тэрээр хорих лагерт ажилладаг байсан бөгөөд амьд үлдгэсдийн хэлснээр түүхэнд хамгийн харгас дайны гэмт хэрэгтнүүдийн нэг байв. Түүнийг шивэстэй хоригдлуудыг зориудаар сонгон хөнөөгөөд арьсаар нь гэрлийн бүрхүүл, тавилга хийхэд ашигладаг байсан гэдэг. Энэ ээдийн сонирхлыг гүн татаж тэр Ильзагаас өөрийгөө болон эхийгээ харж байсан ч байж магадгүй гэж үздэг. Ээд жижиг хотод ажил хийж мөнгө олдог байв. Гэвч тэр аажмаар фермээ бүрэн хааж галтгооны хажууд байрлах жижиг өрөөндөө ганцаараа амьдарч эхэлсэн. Түүний амьдардаг хэсгүүд аажмаар муудаж бохирдсон. Харин эхийнхээ орж гардаг өрөөнүүдийг маш цэвэр бүрэн бүтэн байлгасаар байв. Засгийн газраас түүнд тариаланчдын тэтгэмж өгдөг байсан бөгөөд түүнээс гадна ах Хенригийнхээ газрын хувьцааг зарсан байна. Удалгүй тосгонд гайхмар зүйлс болж эхэлсэн. Эцэст нь энэ бүхэн 58 настай Бернис Wardens нэртэй эмэгтэй алга болтсноор төгссөн юм. Энэ явдал 1957 оны 11 сарын 16-нд болсон бөгөөд энэ өдөр түүхэнд бичигдсэн өдөр болсон. Бернис өөрийн эзэмшдэг төмөр хэрэгслийн дэлгүүрээс сургаггүй болж кассе машин нээлттэй, мөнгөгүй, мөн шалан цусны толботой үлдсэн байна. Түүнийхөө Фрэнк анзаарч Бернисийн өмнө Эд Гейн нэрч антифриз буюу хөргүүрийн шингээ асууж байсныг мэдж байв. Энэ цагдаа нарын анхаарлыг татав. Бернисийн бичсэн хамгийн сүүлчийн баримт нь 1 галлон антифриз байсан бөгөөд ингээд Эдийг баривчилж түүний фермийг нэгжиж эхэлсэн. Харин тэндээс хинээс төсөөлөөгүй аимшигтай зүйлсийг цагдаа нар олсон юм. Үүнийг харсан цагдаа нар бүрэн цочирдсан. Бернисийг тэр байшингийнхаа амбартаа доош нь харуулад үлгэн дотор хувцс өмсүүлсэн байв. Түүнд буудуулсан шарах байсан ба дараа нь хэрцгийгээр зэрэмлэгдэгдсэн нь ойлгомжтой болсон. Цагдаа нар байшинд ороход маш цочирдсан байсан ба хүний арьсаар бүрсэн тавилга, толгой яснуудыг орон дээрээ өрч тавьсан байв. Мөн хүний арьсаар хийсэн корсет, трико, гавлын ясаар хийсэн аяг савнууд олдсон. Бернисийн зүрхийг зуухны өмнө тавьсан байсан бөгөөд хамар хөх уруул гээд гэрийн янз бүрийн эд зүйлс дээрээс олдсон байна. Гейн би зүгээр л ухаангүй байсан гэж хэлээд орон нутгийн оршуулгын газраас шарил ухаж эд зүйлс авдаг байсан гэж мэдүүлсэн байна. Цагдаа нар түүний хэлснээр шалгаад үцгэд зарим буш үнэхээр сүйтгэгдсэн байв. Тэр оршуулга усны маргааш нь л очиж шөнө нухдаг байсан бөгөөд цогцуудыг аль болох шинээр нь авч байж арьсаар нэм хийдэг байж. Эд хэлэхдээ ихэнхээ өглөөс хойш тэр эмэгтэй хүний хувцс бүтээж өөрөө ихэнхээ дүрт хуурахыг хүссэн гэн. Тэр ихэнхээ арьсанд орж түүнийг дахин мэдрэхийг хүссэн гэж хэлжээ. Тэгэхээр Эдийн түүхээс сэтвэлж алдарт Psycho, Silence of the Lambs буюу хураг майлхаа болно. Бас Техасын цахилгаан хөрөөт алуурчин зэрэг кинонуудыг бүтээсэн. Гэхдээ Гейн би зөвхөн өгсөн хүмүүсийн шариланд хүрсэн гэж л мэдүүлсэн. Гэсэн ч түүнтэй холбоотой хэд хэдэн аллаг гарч ирсэн юм. Эхнийх нь 51 настай Мэри Хоган байв. Гейн анх би түүнийг буутсан гэж хүлээн зөвшөөрсөн ч дараа нь тэрийгээ үгүйсгэсэн. Харин Мэригийн толгой түүний байшин дотроос олдсон байдаг. Мөн Жорж Веклер нэртэй 8 настай хүүхэд сургуулиасаа гараад ор сургаггүй болсон. Жоржийг шуудангийнхаа хайрцагнаас юм авч байхад нь хамгийн сүүлд харсан бөгөөд удалгүй алга болсон байна. Фермийн ойролцоо хар седан машин харагдсан бөгөөд Эд Гейн хар өнгийн Ford машин ундаг байв. Мөн 14 настай Эвелин Холлиг их охин ор сургаггүй алга болсон. Түүний аав гэрлүүгөө уцтсан ч хариу өгөөгүй тул очиж үзэх үед гэр нь хоосон. Эвелиний хувцснууд эн тэндгүү хөглөрсөн байв. Тэрэн дунд нь түүний эвдэрсэн нүдний шил байсан. Мөн 42 настай анчаа Виктор Харалд Трэвис болон түүний найз Рэймонд хоёр хамтдаа сургаггүй алга болсон байна. Энэ хэсгийг бол кинон дээр ойд явж байхад нь цахилгаан хөрөөгөөр энэ хоёрыг адж байгаагаар гардаг. Тэд Гейний фермийн ойролцоох хэр бууг агнах гэж явсан бөгөөд Гейн тэдэнд битгий оч гэж анхааруулсан ч тэд тоолгүй явсан байна. Тэд түүнээс хизээс буцаж ирээгүй бөгөөд Рэймондийн машин ч гэсэн хамтдаа алга болсон. Харамсалтай нь Гейн олон гэмт хэрэг хүлээсэн ч тэдний ихэнх нь шүүхтээр нотлох баримтанд ашиглагдаагүй юм. Шериф Шлей түүнийг байцааж явах үедээ зодсон тул мэдүүлэх хууль ёсны хүчингүй тооцогдсон. Шлей өөрийгөө дараа нь хамгаалж тэр аимшигт байшингийн доторх зүйлийг харсны дараах стрессцний учир гэж тайлбарлсан. Гейний шүүх хурал болохын өмнө зүрхний шигдээсээр харамсалтай нас барсан байна. Хүмүүсийн хэлснээр Гейнийг зодсон. Дараа нь түүний эсрэг мэдүүлэх шаардлагатай болсон дарамт нь түүнийг зүрхний шигдээсийн гол шалтгаан болсон гэж үзжээ. Эд Гейнд 1-р зэргийн аллаг гэсэн нэг л зүйл анги тавигдсан ба учир нь түүнийг галзуурлын улмаас буруугүй гэж үзсэн.
Учир нь ген сэтгцийн хувьд маш асуудалтай. Дээр нэмээд ээжийнхээ гаж номлолоос олж улам бодилсон нэгэн байсан ба давхар шизофренитэй гэсэн онштой байсан. Шүүх түүнийг сэтгцийн хувьд шүүхэд оролцох чадваргүй гэж дүгнж төв мужийн сэтгцийн эмнэлэгт шилжүүлсэн. Хожим түүнийг Мендото олон улсын сэтгцийн эмнэлэгт шилжүүлсэн байна. Гэвч 11 жилийн дараа буюу 1968 онд эмчнэр түүнийг хуульчтайгаа зөвлөлдөж чадна гэж үзэн шүүх хурлыг тэр оныхоо 11 сарын 7-нд эхэлсэн бөгөөд 7 хоногийн хугацаатай үргэлжилсэн. Эдгэйн дахин нэг хэрэгээр буруутгагдаж байсан ч би Бернс рүү зориуд будаагүй. Бууны гох санамсаргүй дарагдсан гэж мэдүүлсэн байна. Түүний дараа юу басныг санахгүй байна гэжээ. Эмчнэрийн дүгнэлтийн дараа шүүх түүнийг дахин галзууралтай учир буруугүй гэж үтсэн бөгөөд дахин төв сэтгцийн эмнэлэгт шилжүүлж үлдсэн амьдралаа тэнд өнгөрөөжээ. Түүний байшинг аялал жуулчлалын аимшигын үзмэр болгохоос сэргийлж түүний бүх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан байна. Тэдгээр нь нийлүүлээд $4,700 үнэлгээтэй байсан тухайн үедээ маш их хэмжээний мөнгө байв. Гэвч азар гэрт нь гал гарч бүх зүйл шатсан. Харин галыг хин нэгэн санаатай тавьсан батлагтаагүй. Ингэхдээ угаасаа санаатай л баг. Бас түүний бүх нууц дагаа шатсан гэж үздэг. Бернсийн хүү Фрэнк тухайн үед галын дарга байсан бөгөөд түүний баг галыг зориудаар удаан унтраасан байх магадaltaй гэж үздэг. Үүний үр дүнд ферм бүтэн шатаж, энэ тухай сонссон Гейн зүгээр л мөрөө хавчиж тэгүүлж болж дээ гэж хэлж байв. Дараа нь циркийн оператор Бани хүмүүсээс 25 цент авч Гейний машиныг үзүүлбэр болгон харуулдаг байв. Эд эмнэлэгт очиод эхний хэдэн жил маш бүрэг ичимхий нэгэн байсан бөгөөд эмнэлэгт маш удаанаар дасаж явандаа тусрах уу найрсаг нэгэн болсон гэдэг. Эд Гейн дараа нь уушигны хавдар ба амьсгалын дутагдлаар 77 наснда нас барсан. Түүний булчны чулуу олон жил хөндөгдөж, олон удаа засвар шинжил орсон бөгөөд 2000 онд бүрэн хулгайлагдаж, дараа жил нь олцсон ч Гейний булч одоо хүртэл тэмдэггүй хэвээр үлдсэн байдаг. За одоо Netflix-ийн цувралын талаар ярилцъя. Тэгэхээр спойлер агуулж байгаа учраас үзээгүй хүмүүс гарчихгүй яах вэ? За тоглосон. За саяхан би энэ Psycho киног дахиад үзлээ. Мэдээч хэрэг өмнө хэлсэн шиг Эйд Гейнээс хитүүлсэн ч гэсэн харин эсэргээрээ кинонууд нь цувралт нөлөөлж эхэлсэн гэж харагдаж байгаа. Цувралын хамгийн анхны үг нь модер буюу ээж, их гэж хэлдэг. Мөн байшингийн дотоодцлыг Psycho-гийн хэм маягаар тохижуулсан байдаг. Хамгийн анх нэг аллагтай кинонд тренд болгож авчирсан шүршүрт багт нь өшгөнийх нь гаднаас алдаг үзэгдлийг сэргээж Psycho-гийнхтай ижил уур амьсгалыг кинон дээрээ бүрдүүлсэн. Psycho-гийн гол дүр бас ээжтэй донтцсон буюу хувцсыг нь өмсөөд дээшээ гарахлаараа өөрөө ээж болж хувираад бууж ирэхдээ буцаад хүүн болж хувираад явдаг. Эд Гейнийг бас иймэрхүү байдлаар харуулдаг. Одоо эмэгтэй хүний арьс нөмрөөд ээжийнхээ хувцсыг өмсөөд хогоо шүртгэлээр ээж нь болоод өөрийнх нь толгоонд байнга ээжийнх нь хэлж байгаа үг сонсогдоол тэг инг гэж хэлээд байгаа юм шиг тийм байдлаар харуулдаг. Гэтэ энэ удаад цувралыг илүү задгаагаар харуулж одоо жишээ нь өөрийгөө боож таашаал авах үзэгдэл зэргээс ахуулаад маш задгаагаар эхэлдэг. Эмэгтэй хүнд хэд донтох буюу эмэгтэй хүнийг сонирхохоос гадна өөрөө эмэгтэй хүн болохыг хүсдэг тийм байдлыг бас харуулдаг. Тэгэд л эмэгтэй хүний арьсыг нөмрөөд өөрийгөө хөхтэй болчихсон бас нөгөө доод хэрэгтнээ те эмэгтэй хүнийх болцсноор харж төсөөлж таашаал авч буугаар гарна. Мэдээж хэрэг цуврал дээр ингэж харуулж байгаа болохоос биш Эд Гейн энэ үедээ ганцаараа байсан учраас яг бодит амьдрал дээр бол юу болсныг мэдэхгүй. За тэгээд мэдээч хэрэг хит туушрсан хачин үзэгдлүүд нь үнэхээр амар галзуу болсон байлээ. Миний ажиглаж байгаагаар бол одоо хүмүүс чинь зомбитой кино эсвэл алуурчинтай кино гэхлээрээ битүү цуснаа жутуу учиргүй алга харсаар байгаад уйдцсан юм шиг санагддаг. Тэгэхээр одоо сүүлд гарсан Last of Us цуврал мөн энэ Monster цувралын Jeffrey Dahmer гэх мэт тийм их аллах цуснаач гараад байдаггүй ч гэсэн өнгө айс уур амьсгалаар айгүй дарамттай байлгаж чадчихгаа санагдаад байгаа. Харин Эд Гейн дээр бол хэр баргийн үн төвчгэргүй балиар, бузар булаа юмнуудыг амар харуулдаг. Хүний арьсыг өвчж байгаа хэсэг буснаас цогц гаргаж ирээд тэрнтэйгээ юу яаж магаад тийм маш олон солиотой гаж үзэгдлүүдтэй. Гэтэ энэ тийм гоё их суутгаараа шүү амар сэжгэн. Би бол хэр баргийн юм тоодгүй гэтээ яг зарим хэсгийг нь бол бүр ингээд далгасмар санагдаад хэцүү үеуд байсан. За тэгээд бодит амьдрал дээр яг алсан үг нь тодорхойгүй хүмүүсийг бүгдийг нь Эд Гейнийг алсан болгож харуулдаг. Мөн ахыгаац өөрөө алчихсан ба толгой руу цогссныхаа дараа аханд ингээд зүгээр л босоод инээгээ явчихж байгаа юм шигээр харуулдаг. Гэтэ тэрэнд өөрөө төсөөлж байгаа буюу бодит байдал төсөөлөл хоёроо ялахгаа болцсон юм шиг байгаа. Тийм учраас тэгээд би хэнийг ч алаагүй гэд өөртөө итгүүлчихээр үнэн худлын тестээр хүртэл би хэнийг ч алаагүй гэж хэлж байгаа нь үнэн болж таарад байдаг. За тэгээд киноны төгсгөл хэсэгт
Өөрөө нөгөө сэтгцэн эмнэлэгт очсны дараа Jerry Brudos гэх нөгөө хөл гутлын фетиштэй алуурчин хальт харуулдаг. Мөн шоронд ороод эмхтэй гормон хэрэглэсээр хагаад хөх ургуулсан нэг маниак Ричард Спек гэх алуурчныг бас харуулдаг. Тэгэхээр бодит амьдрал дээр бол энэ хоёртой Эдгейн ямар ч холбогдоогүй тийм холбоос огт байхгүйсэн байдаг. Мөн хамгийн сүүлийн хэсэгтэр Тед Банди гарч ирдэг бөгөөд хоёр хүүхнийг хүчиндэж алаад дараа нь цогцолттой хэд хоногийн дараа ирээд дахиад юу яаж байгаагаар харуулдаг. Харин энэ үед Тед Бандиг ерөөсөө ингээд олохгүй байсан маш царайлаг залуу нэг гар нь гипстэй гэдэг л яриа байснаас өөр юм байхгүй байдаг байсан. FBI харин Эдгейн дээр ирээд Тед Бандиг барихад тусалцаа хэрэгтэй байна. Алуурчин үнээс сэтгэл зүй талаас нь ямар хүн байж болох вэ гэдгийг тайлбарлаад өгөөч, судлаад өгөөч гэж хахгүй байдаг. Харин бодит амьдрал дээр энэ Ричард Спекийн захиа аваад тийм хүн ийм хүн Битл машин ундаг гэж тайлбарлаад түүний ачаар Эдгейний ачаар Тед Бандиг барьсан гэж харуулдаг. Гэхдээ бодит амьдрал дээр бол Эд дээр нэг ч удаа ямар ч зочин ирж байгаагүй, бүр FBI энгийн хүн ч ирж байгаагүй бөгөөд эмнэлэгтээ нам гүн байсаар хор тавдраар хүсэн байдаг. За энэ хүртэл сонссонд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.